маргааны сэрэг маргааны шүүх хэмжээс аргууд за энэ бүхэл бичиж. Маргааны шүүх хэмжээс арга. За энэ хилцээх ба камер энэ багтай. Хилцээх хоёрт нь зурчлах, гуравт нь электрик, гуравт нь арбитр. За арбитр гэдгийг заавал дараагийн юм дээр яа. За энэ ер нь бол Монголд арбитр гэдэг хөндлөнгийн түнээр шүү хэлцүүлэх гэсэн шүү. Ард нь хаалт гэж. Хөндлөнгийн түнээр шүү хэлцүүлэх. За одоо бүгд болгоо хүмүүстийнхээ таваад тараач материал гэж байгаа байгаа нь за тэрийг хараад за нэг хараад за тэгэхээр би энэ түрүү маргаа яасан бэ гэхээр хараач материал гэж байна. Ашигтэй яасан. Цэцэн байна. За одоо 2 минут яг бүх юм шиг. За арай гоё шиг. Машин цаг. За одоо тэгэхээр нааш анхаарал хандуулж байна. Энэ ямар арга вэ? Өнөөдөр шинэ анхаарал хандуулж дээрээс суугч багштай юм. За тэгэхээр яаж юм бэ? Суугч болго уут онгоцсон тэр мэдээлэл одоо сайн уншчихлаа шүү дээ. За тэрний дараа яаж гэхээр одоо юм. Одоо тэгвэл өснийхаа дараа чи одоо наад та багш чинь хүүхдүүдэд яах юм бэ? Яг нь тайлбарч баггүй. Тэгэхээр баг байгаа одоо би нэгээс хаваад дугаалсан заяа. Ижил тоотой хүүхдүүд нэг баг. За тэгээд тэр хүүхдүүд яах вэ гэхээр бусдаа яах вэ? 3-1 гэсэн зарчмаар байна. Өөрөөр нэг юм ярьцгоод бусдаас 3 юм сонсож авах юм шиг. Сонсож авах юм шиг. Тэгээд нийлээд өмнө гаргах юм шиг. За тэгэхээр одоо ямар ч үсэн эхлээд одоо энэ баг дээрээ сууж байгаа дээр хүүхдүүдэд ярьж өгөх хоёр асуултын дагуу би танарт гаргаад өгчмөөд одоо эвдрүүлэх үйл ажиллагаа гэж юу вэ? Эвдэрдэг хэрхэн хийх вэ? Яг энэ хоёр асуултынхаа дагуу за одоо 1 минут ярилцаад одоо ингэж хүүхдүүдэд яриад ойлгох юм аа. Жишээ юм шиг тийм ярилцаад бааш.
тэр барьсан. Энийг нь хийх биш.